Ер бусын нам гүм. Гүм амгалан. Энэ амгалан дотор энэ ертөнц бүхэлдээ оршиж, энэ амгалан дотор ерийн биш шүн шиг айцаас чөлөөлнө. Мандаж буй нарыг харж сэрэх хичнээн сайхныг, энэ мэдрэмж цаг хугацаатайг ойлгох дотоод амгалан бүгдээс чөлөөлөх агшин болохыг. Чамыг дагсан ч амгалан орших энэ мэдрэмж Бурханых аж. Бурхан гэж юу юм бэ? Тэр бидний хаан оршиж, итгэл сэтгэлийн ямар чимээнээс амьд шүн шиг болон ирдэг юм бэ? Хамаг амьтны тусын тулд оюун санаанд бүтээгдсэн тэр гайхамшиг хүндрэлтний хаахан оршин байна. Жамын хорвоодох хугацаатай ирээд хугацаатай буцахтаа хүмүүн бидэнд хамгийн зөв замыг нээж өгчхөд хаашаа очихсан юм бэ? Эсвэл бидний дотоод мөнхөд амьд мөнхөд амгалан оршсоор байна уу? Хамаг амьтныг аврагч Бурхан дэлхийд тодорхой үйлчлэлээр ирдэг. Бурхан багш хамгийн зөв замыг нээж өгөхөөр 2500 жилийн өмнө дэлхийд морилжээ. Тэр үед хүн төрлөختөн Бурханы сургаалыг судлахад үг, хэллэг, мэдлэг боловсрол дутагдж байж, Бурхан багш үүнийг зөвшөөрч 500 жилээр шашнан шинчилж байхыг шавнартаа гэрээсэлсэн байна. Одоо шин нэрэн оюун ухааныг дээдлсэн шин нэрэн эхэлж байна. Шин нэрэнд шин философи, шин ертөнцийг үзэх үзэл, шин бясалгал, шашин тэрийг зохиохын тулд одоо оюун ухааны их алтан эрен буюу Бурхан буддагийн үе. За Европт болохоор бол Грекийн их сэтгэгч Сократ, Платон, Диоген нарын үеийг бол тодтогч ярьдаг байгаа. За тэр үед байсан алтан эрэнд байсан шиг үе одоо дахиад эхлэх гэж байна. Өндөр барилга, өнгөт чийдэн, гялцэл технологийн хөгжил, амьд бус харилцаа. Бидний бүтээсэн нийгэм ердөөл энэ. Техникийн дэвшил биднийг яг хаашаа хөтлөн вэ? Ийм бодохдоо дотоод ер бусын амгаланг хаа нэгтэйгээс хайна. Юм бүхэн цаг хугацаа тааж, газар дээрх хүмүүний амьдралд хамаг амьтны тусын тулд ирсэн хувиргын үйлч цаг хугацаатайг мэдэрнэ. Харин одоо үүргээ хүлээн томилолтоор ирсэн ариун шүн шиг амьд цаг хугацаа та хаана байна вэ? Энд байна. Готопа ирлээ. Сагаан мотрын ахуйн Махамутрын ахуйн шин хэлбэр юм. Сагаан мотрыг үндэслэгч гүрүү Готопа. Сансар огтороггүй ихэнхдээ нам гүн байдаг. Гэхдээ хаяа тесрэлт дэлбэрэлт болж материуд болон амьдрал үүсч байдаг. Амьдрал үүссэн бол орон зай, цаг хугацаа ажиллаж эхэлнэ. Их тесрэлтийн долгион сансар огторгон энергийг шахаж биежүүлснээр одод галактикууд хязгааргүй тоогоор үүсч бий бол түүн дээр нь хамаг амьдралын хэлбэрүүд үүсч амьдрал буцална. Эцэст нь тесрэлтийн долгион замхарч дахиад л нам гүн болно. Ийм үйл явц эхлэл болон төгсгөлгүй мөнхөд үргэлжилнэ. Нэгэн удаа нам гүмийг эвдэн 15 тэрбум жилийн өмнө агуу их тесрэл болсон нь бидний одоо дотор нь амьдарч байгаа амьдралын хүрдүүлээ. Энэ их тесрэлтийн улмаас дэлбэрэлтийн гэрэлтэд цаграг үүсчээ. Гэрэлтэд цаграг одоо секунд тутамд хязгааргүй хурдаар тэлж байгаа. Энэ цаграгийг зөвхөн бясалгагч нар л сүнснийхээ ухамсараар харж болох хэд аврах зүйл юм. Учир нь хэд удаан хугацаанд хэд их тэлсэн цаграг тул материаллог дуран аваа хянах боломжгүй юм. Өнөөдөр манай их тесрэлтийн цаграг тоймгүй олон одод галактикуудыг өөртөө багтаачаа.
Гэрэлд цагрыг тодорхой цэгт хүрээд замхарна. Цагрыг буюу амьдралын энэ хүрд хэрвээ замхрах юм бол түүн доторх амьдрал молекулын түвшинд задарч нийтийн нам гүн ноёлго болно. Гэхдээ нийтийн замхралд хараахан болоогүй байна. Эрдэмтэд манай их тесрэлтийг дунд эргэм насандаа яваа гэж үздэг. Квантум механик бидэнд төгс гэгэрлийг бэлгэлсэн. Гүрүү Готопа. Бяцлагч хүн бол ажиглагч байх ёстой. За ажиглана гэдэг бол бүхэл оршихуй эргэн тойрон огторгой ертөнц оршихуйгаа ажиглаж байдаг. За оршихуйг ажиглах хэвцэд бол хурд гэдэг зүйл гарч ирдэг. За бүхэл оршихуй маань тэр аяараа маш өндөр хурданд өөрчлөгдөж байна. За бидний энэ оршин буй ертөнц маань их тесрэлт гэдэг 15 тэрбум жилийн өмнө тесэрсэн их тесрэлтийн долгионоос үүссэн. За тэр тесрэлтийн долгионы давтамж бидний молекулуудыг электрон протоноор нь задлчихгүй шиг одоо барьж байгаа өндөр даралтыг үүсгэж байдаг. Энэ бол бидний одоо энэ оршин байгаадгаа энэ тулгуур бол өндөр тесрэлтийн давтамжнаас үүссэн даралтан дээр бид нар тогтсож байгаа. Их тесрэлт буюу бидний амьдран буй энэ сансар огторгуйн насыг цөмийн судалгааны төвөд хянж байдаг. Өнөөдөр бидний биеийн молекулуудын цөм дотор болж байгаа үйл явц их тесрэлтийн цагргийн аль ч цэг дээр ижил явагдана. Өөрөөр хэлбэл бидний судсаар гүйж байгаа цусны молекул сансар огторгуйн бүх мэдээллийг агуулж байдаг юм. Квантум механик бидэнд төгс гэгэрлийг бэлгэлсэн. Гүрүү Готопа. За тэгэхээр бидний молекул бидний биеийг үүсгэж байгаа молекул маань бол электрон атомыг тойроод эргэж байгаа. За тэр эргэлтийн хурд гэдэг бол одоо энэ дэлхий дээр хамгийн том зүйл болоод байна л да. За жишээлбэл компьютер байлаа гэхэд эргэлтийн хурд руугаа бол гүйцэж чаддгүй. За одоо бол 10-ийн 15 зэрэгт 1 секундэд үйлдэл хийдэг компьютерууд гараад ирсэн байна. За энэ бол орчин үеийн хамгийн хүчирхэг компьютерууд гэж явж байна тийм ээ. Секундэд 10-ийн 15 зэрэгт үйлдэл хийн гэдэг бол асар их хурд. Өнөөдөр сансар огторгуй даяар электроны эргэлтийн хурд 10-ийн 19 зэрэгт байна. Олон зуун сая жилийн өмнө энэ хурд хамаагүй өндөр байсан. Тухайлбал 10-ийн 30 зэрэгт хурдтай байх үед амьтад том биетэй байлаа. Эрт үед зөвхөн сүнсний нарийн мэдрэмжтэй гүрүү нар л ойлгодог байсан үзэгдлийг өнөөдөр квантум механикийн шинжлэх ухаан шинэ өнцгөөс харуулж эхэллээ. Үе үеийн гүрүү нар хамаг амьтны сүнсэнд авралын гарц хайж ирсэн билээ. Бидний сүнсэнд хэрэгтэй аврал бол сүнс болон ухамсарын чөлөөлөлт юм. Сүнс ухамсар маань юунаас чөлөөлөгдөх ёстой вэ гэхээр сансар огторгуйн мэдээлэл, орон зай, цаг хугацаа, үүлийн үрээс чөлөөлөгдөх юм. Энэ хурд гэдэг маань бол бидний их цэцэрлтийн долгион дотор амьдарч байгаа гол тулгуур нь байна. За энэ хурдыг ажиглаж сурна гэдэг бол бяцлагч хүний гол хийх ажил. Сүнсэндээ өндөр давтамж авсан бяцлагч материйг долгион хэмээн мэдэрснээр хоосон чанарыг танина. Мөн сүнснийхээ өндөр хурдтай долгионыг ашиглан сансар огторгуйн хурдыг давж хязгааргүй орших үед ухамсараа тэлэх боломжтой. Энэ бол бүх амьдралын эцсийн цэг буюу паранирван билээ. Сагаамутрын ахуйн Махамутрын ахуйн шинэ хэлбэр юм. Сагаамутрыг үндэслэгч Гүрүү Готопа. За энэ Сагаамутрын ахуй гар дамжсан Готопа ухамсарын одоо арилсан хутгийн орон буюу нирванд хүрэгчдийн орон гэдэг тийм шинэ ахуй маань бол бусад одоо гүрүү багш нарын олж нээсэн орнуудаас юугаар ялгаатай вэ гэвэл өндөр хэмжээсийн давтамжийг ашиглаж очдог. За сүнсэн биенийхээ давтамжийг бол хит өндөр давтамжинд хүргэж очдог тийм орон байна. За өмнөх буддийн шашны түүхэнд бол ерөөдөө 4 орон байдаг л да. За гэтэл 21 дугаар зуунд гаргаж ирсэн Сагаамутрын ахуй бол энэ Махамутрын
ахуйгаасаа дээш сансар огторгоо за бүхэл оршихуйг тэр аяар нь өөрийнхөө давтамжинд оруулж чадж байгаа энэ өндөр давтамжийн ахуйг сага мотрын ахуй буюу одоо ертөнцийг үзэх цоошин цонх гэж нэрлэж болно. За энэ цонхоороо дамжаад бид нэр өөрийн гэсэн авралын орныг үүсгэсэн. За тэр авралын оронд хэн очиж болох вэ гэвэл үүлийн үрээн арилгасан, өөрийгөө таньж мэдсэн, төгс гэгэрсэн гэх мэт. Тийм шин чанарыг агуулсан сүнсэн биедээ тийм потенциалыг агуулсан бяцлагчд бол очиж болохоор тийм орныг бол нээсэн, гарцыг нээсэн гэсэн үг. Агуу их бяцлагч гүрүү багш нар сансар огторгуун дундаас шин хэмжээс, шин орон зайг бол өөртөө нээдэг. Түүнийг нь шавнар дагдаг. Тийм учраас гүрүү багш нар нэг давтах шаардлага байдгүй. За Монгол гүрүү болсны хувьд бол би өөрөө сансар огторгуун өндөр дээд хэмжээсийг бол олсон. За энэ өндөр хэмжээсийг олохын тулд одоо сүнсэн биенийхээ өндөр давтамжийг бол ашигласан. За ерөөхдөө бяцлагч хүн бол өөрийнхөө 7 биеийг бол бүрэн мэдэрч түүнийг бол бүрэн ашиглаж сурсан байх ёстой байдаг. За энэ 7 бие гэх юм бол жишээлбэл одоо хамгийн эхлээд сүнсэн бие байна. Дараа нь астрал бие, бодлын бие, физик бие, за тэгээд эфирийн бие, гэрлэн бие, ауран бие гэсэн ийм 7 бие байдаг. За энэ 7 биеийг бүрэн ашиглаж чадсны үндсэн дээр бол хамгийн нарийн бие юу сүнсэн биенийхэн чадамжийг ашиглаж энэ шинэ сансар огторгуун дундаас шинэ орон зай, өндөр хэмжээсийг бол олж нээдэг л дээ. Ягаад гэвэл энэ шинжлэх ухаан, сансар огторгуу, физик, квант механикийг ашигласан энэ арга зүйг ашигласан шинэ арга зүйгээр нээсэн орон учраас бол шинэ гэж нэрлэж байгаа. Багш 2010 онд 6 сарын бяцлагалд суулаа. Бид бүх талаараа зовдөг боловч няцдаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй. Зохигддог боловч мөхөдөггүй. Биднийг бодит амьдрал ерийн биш асуудалтай нүүр тулж байгааг баталдаг. Хэдий тийм боловч тэдгээр асуудлуудыг бид Бурхны шавьтай хамт туулах учраас тэдгээрийг өөр өнцгөөс харж өөрсдөөс минь гараагүй тэнгэрлэг хүчээр даван тулж чадна. Ингэж итгэвэл амгалан бидний дотор оршино. Бяцлагчид бол одоо тэр нээсэн өндөр хэмжээсийг бяцлал хийсэн хүн болгон одоо Готопо ухамсарын бяцлагыг хийсэн хүн болгон мэдэрж байна. За тэр орныг бол амьдралдаа ашиглаж сурж байна. За жишээлбэл тэр орны энергийг өөрийнхөө сэтгэлийн амар амгалан амьдралын шинж чанарыг сайжруулах гэх мэт зүйлд бол тэр энергийг нь ашиглаж байна л да. За тэгээд шинэ орон үүсэнгүүт дагаад түүнд удирддаг одоо програмууд буюу бурхтын шинэ дүрүүд бол үүснэ. За сүнсний шинэ програм үүснэ. Тэгэхээр бол улс үндэстэнгүүд өөрийн гэсэн бяцлагчт нь ард түмнийхэн аж амьдрал, зан заншил бүх зүйл тохирсон сүнсний програмуудыг гаргаж ирдэг. За тэгэхээр манай Монгол орн бол одоо энэтхэгийн 84 шидтний нэг Наравагийн нар хаждын програмын хүрээнд одоо байдаг. Бяцлаглал нь одоо тэгж явагддаг орн байсан бол одоо 21 дугаар зуунд бол бид нар өөрийн гэсэн сүнсний програм. Гэхдээ бусад сүнснийхээ програмууд дээр суурилж гаргаж ирсэн боловсронгуй тийм програмыг бүтээсэн. Квант механик бидэнд төгс гэгэрлийг бэлгэлсэн. Гүрүү Готопо. Пат Миний оюун санааны эцэг намайг өдий зэрэгт хүргэсэн багш нар маань Завхан аймгийн Яруу самын харьяат Цэрэнбат Бандихаа гэж багш байсан. За түүний хүү
Дамжин Базар багш маань байна. За тэр хоёр агуу их багшийн маань шав, залуу багш, Отхон Баяр багш гэдэг 3 их багштай. Тэдгээр багш нар маань бол надад бурхны орон гэж ямар орон байдгүй, үүлийн үр гэж юу, үүлийн үрийг хэрхэн барах уу зэрэг хичээлүүдийг бол хууч яриа, бурхтын намтар зэргийг ашиглаж танилцуулж ирсэн агуу их багш нар байна юм аа. За би тэдгээр багш нарынхаа ярьдаг байсан тэр сайхан хууч яриануудаас би ерөнхий энэ бяцлаглалынхаа арга зүгэл голчиж олж авсан л да. Цэрэнбат багш маань бол өөрийгөө Үржин хандын орон буюу Ловон Бадамжуна багшийн үүсгэсэн өндөр хэмжээсийн тэр сансар огторгон орон зайнаас ирсэн. За энэ дэлхийд ирэхдээ бол шинэ ирнийг ухтаж, шинэ хүмүүсийг бэлтгэх гэж ирсэн гэж бол одоо ярьдаг байсан. Нэг удаа Цэрэнбат багш маань их нэртэй би одоо олон хоногоор явах боллоо. Одоо намайг сэрээж болохгүй шүү гэд астрал аяллаа бяцлагалд орсон. За ингээд илүү гэртээ ор засч ороод тэгээд тэрчэнэ 7 хоног ухаангүй хэвтжсэн гэж ярьдیں۔ За тэр үедээ бол хайцсан байхаар бол сүнсний аялал хийгээд өөрийнхөө ирсэн Ловон Бадамжуна багшийн Үржин хандын оронд очоод тэр орондоо Дамжин Базар багшийг маань дэлхий дээр очиод одоо коммунизм үүсчихсэн. Тэгээд надад туслах буддаа нар хэрэгтэй байна гэж очихдоо болохоор бол 1 хоногийн дотор очиод Дамжин Базар багшийг дэлхий рүү авчрахад ятгах гэж 5 хонсон. Ингээд ирэх очихтойгоо нийлээд 7 хоног астрал аялал хийсэн тийм түүх байдаг. Тэгэхээр бол 7 хоног хүн сэрэхгүй хэвтэж тэгээд сүнсээрээ тэгж аялна гэдэг бол асар их хүнд бяцлал хийдэг байсан. За тэгэхээр бол өөрийнхөө бяцлаглалын эр зоригоор л хийсэн бяцлал тэр аялал болж таарж байна да. Олж мэдсэн зүйл. Хүн амьтан бүх төрлөختөн төгс игэрх үр үндсэн дотор нь сүнсэнд нь нуугдж байдаг. За тэр сүнсэнд нуугдж байгаа төгс игэрлийн үр үндэс бол сүнсний их тагн буюу хаждын дүрээр бидний дотор оршдог. 10 зүгийн 3 цагийн хамаг бурхтын бие зэрэг эрдэм үс бүгдийн мөн чанар болсон 84 мянган намууд ахын орон Хотдон хуврагууд бүгдийн иршээдийн эзэн ачид ядгуур хийгээд үндэс зүгээс төгс цогт багш нугуудоор итгэмөө. Багш доор итгэмөө, бурхан доор итгэмөө, ном доор итгэмөө, хувраг доор итгэмөө, ядан мандны бурханы чуулган зөвхөр сэтгүүд доор итгэмөө. Тэгээд оршихуй гэдэг маань юу гэхээр одоо бүх хүний сэтгэл хүч болох тэр бүхэнд бид хүч бяцлагдаг. Багш маань тэр бүгдийг бидэнд заадаг. Биднэрт одоо 20 гаруй төрлийн арга заслуудыг биднэрт заасан байдгийг. Сүнсний одоо гайхамшиг гэдэг бол энд ирээл мэдрэх болов л гэж бодож байна. Багш маань үнэхээр агуу энэ бяцлаглалыг шинжлэх ухаантай уялдуулаад орчин цагийн маш богино хугацаанд хөө агуу одоо боломжит одоо тий өндөр түвшинд хүрч чадах юм байна гэдгийг энэ бяцлал дээр ирээл ойлгосон. Тэгээд бяцлал суусны өвчнд ивээгүүл энд одоо янз бүрийн засал их тийм арга техникүүд их заадаг. Тэгээд тэр аргуудаас анхны хичээл дээрээ л ерөөсөө л тэрийг хийгээл эхлээд бол их амар өвдсөн. Энэ баг хэвтэрт орсон шүү. Тэгээд буцаад ингээ багаар өвчөө алгуусаад өнөөдөр би одоо нурууны өвчнгөө баг мэдрэхгүй шахуу болж өөрийгөө ирүүлжүүлээд тэгээ миний бодлоор энэ бол одоо дэлхийд дахиад нэгэн сайхан бяцлал дэлгэрч байна. Энэ бол Монголынхан байгаамаа. Одоо бяцлал ингээд суугаад байхаар эцэст бол яг энэ бүхэл оршихуйг одоо зөвхөн өөрөө биш. Яг бүхэл оршихуйн хэмжээнд яг энэ оршихуй гэдэг одоо яг юу юм бэ гэдэг яг өөр дээрээ хүн одоо өөрийнхөө хумцраар тэрийг тэлж одоо мэдэрдэг. Энүүгээрээ л данслагтай юм да. Ялангуяа одоо ийм одоо өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг чинь тийм ороо бусгаа тийм цаг үед бид нар амьдарч шít. Тийм болохоор бид нар тэр амар амгалан ингэ доторсоо хайгаад идэм шиг байгаа. Би энд ирээд тэгж ойлгосон. Тэр амар амгалан манай багш биднэрт бол одоо яг өгч чадчих байгаа гэж боддог. Сүнсний их тагн буюу хажид тагнын дүрээр цагаан галан эмхтэй тодорч ирж байна зүрхэн дотроос. Бидний хийдэг бяцлал дээр одоо нөгөө зүрхэндээ хажид суудсан байгаа штэ. Хажидынхаа дүрд ороод орсгуугаа цэвэрлээд тэлж гарч ирээд бурхны дүрд орж агаад улсуудыг
цэвэрлж өгдөг. Ийм л бяцлаглалыг ямандгаараа одоо орчин тайван цэвэрлэх ийм бяцлаглалын дээр бол би одоо ер нь орчин хийж суудгийн багшаа зааж өгсөн одоо лүүжингээр өөрийнхөө орчин тайван тойрсон улсуудаас цэвэрлж суудгийн орчин үеийнхаа шинжлэх ухааныг уялдуулан тэрнийхээ өөрийнхөө хүч чадлаар ингэж амьтны тусын тулд энэ их сайхан юмыг байгуулж ингэж зорж чиглэж зориглож зүтгэж яваа энэ сайхан гайхамшигтай багшийнхаа тухай би хэлхэн зүв бахаа л гэж бодож байна. Сагаамутрын ахуйн Махамутрын ахуйн шинэ хэлбэр юм. Сагаамутрыг үндэслэгч Гүрүү Готопа. Асар их хүчийг агуулсан шавнар маань бол 6 зүйл хамаг амьтны төлөө бодийн сэтгэлийг барьж байгаль дэлхий энэ сайхан нутаг орон хамаг амьтан 6 зүйл хамаг амьтан энэ олон түмнийхээ төлөө бол үйл хийдэг байгаа. За тэгэхээр бяцлал дээр анх орж ирэл өөрийнхөө үүлийн үрийг бард сурна. Өөртөө тохиолдож байгаа проблемууд, сөрөг энергиуд, нийгэмд болж байгаа энэ сөрөг энергиудээс бол өөрийгөө оюун санааны хувьд бол тусгаарлаж, за тэгээд өөр дөрөө ирэх тэр өвчин зовлон, стресс, сөрөг энерги үүлийн үрүүдийг бол арилгаж чаддаг болно. Батар сандуу самая манувасая батар сандуу динама динда мебава сохая мебава сохая мебава анурато мебава сарвасити мебава батар суат мас мах батар суат мас мах батар суат манда батар бава маха самая нилээн сайхан дөртөө болоод ирэнгүүт шавнараа аваад одоо дасгал хийж одоо практик ажиллаар бол хөдөө гадаа явдаг. За Монгол орноо за жишээлбэл 1 жил бол зүүн тишээгээ, 1 жил нь баруун тишээ, 1 жил нь урд аймагуд гэдэг аймагуудаа хуваагаад жил жилээрээ ингээд явж газар орноо хариуцгах 6 зүйл хамаг амьтандаа бодийн сэтгэлээр туслах хүн зондоо бяцлаглынхаа үр шимээр туслах гэх мэтээр одоо ингээд аялаж явдаг байгаа. За ингэж аялж явж байхдаа бол бид нар бол тэнгэр, лус, хүн, за тэгээ хий биетүүд, газар орны сөрөг энергиудыг өөрийнхөө өндөр давтамж буюу сүнснийхээ тэр их хүчтэй цагаан гэрлээр ариусгаж, багшилж явдаг. За энэ авралын хамгийн дээд аврал бол багшилж аврах буюу өөртөөгөө адилхан болгож аврах байдаг. Эерэг болон сөрөг энергиудыг бид нар нэгдсэн нэг готопо давтамж гэдэг одоо багшийнхаа гаргаж ирсэн давтамж руу оруулаад тэгээ нэг л давтамж руу оруулаад бүхэл оршихуун давтамж гэдэг давтамж руу оруулаад яваад сурчсан. За ингэж нэг давтамжинд оруулснараа бол бүхэл оршихуун нэгдлийг ирээдүйд тухайн одоо орон нутаг тухайн сүнслэгт хангаж өгж байгаа. Ирээдүйд төгсгөөр нэг л зорилгот нь оруулж өгж байгаа. Тийм аяллууд байдаг. Сагаамутрын ахуйн Махамутрын ахуйн шинэ хэлбэр юм. Сагаамутрыг үндэслэгч Гүрүү Готопа. Бурхан мэндэлсэн газрыг бол очирт суурин гэж нэрлэдэг. Гэтэл манай Монголын одоо өвөлжөө, цуслан хаваржаа бууцууд дээр ямар их агуу их бурхтууд одоо хүн төрлөختөнд мэдэгдэхгүйгээр нууцаар иж төржсэн бэ? Ямар сайхан одоо очирт суурин бэ гэдэг ийм сайхан одоо бахархал төрж байдаг. Тийм учраас Монгол нутгийнхаа уул ус, эдис, ширхэг шороо бүрт би хайртай байдаг. Бурхан тэр бол бяцалгалаач. Бяцалгал оюун санааны амар амгалангийн мөн чанараач. Энэ мөн чанар эцсийн мөчид
Готаба багшин хувь тавилангаас авсан үүрэг аж. Энэ үүрэг хүн төрлөختний сэтгэлийг ариусгаж, оюуныг хөгжүүлж, айцаас чөлөөлж, амар амгалан илгээх аж. Бид Готаба багшаар дамжуулж өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшвэл тэнд юу оршин байгаа бол? Тэнд бид оюун, ухаан, бие махбод сэтгэл санаанд орох өөрчлөлтийг мэдрэн зовлон, шанал, ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарах болов. Чухам энэ үнэнийг биеэр мэдрэх агшинд бидний дотор гүн амгалан орших болов. Ер бусын амгалан, ерийн биш тайван байдал цаг хугацаа хүлэгдэх мэт. Энэ хүлээс багшийн шүн шиг ажээ.